Ерөнхий сайд нь юу хийж байгаа юм бэ? Сайд холбогдох газрын дарга нарыг үүрэгт ажиллаас нь чөлөөлж байна. Огцрыг бүгдээрээ огцорцгоё. Бүгдээрээ тарцгаая. 2016 оны улсын хурлын сонгуулиар Монгол Ардын намаас Булган аймагт нэр дэвшин анх удаа парламентэд сонгогдсон Жадамбийн Батэрдэн та өнгөрсөн 4 жилийн хугацаанд юу хийв? 5 минутанд багтаан тайлангаа тавина уу? Одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд Батэрдэн гишүүнтэй холбоотой ямар баримт дуйлан яригдав гэдгийг авч үзье. Тэр орон нутгаас сонгогдсон гишүүн улсын хурал болоод байнгын хороодын хуралдаан дээр хөдөө аж ахуйн салбарын тухай баггүй онцлон иржээ. За тэгээ малчид болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ хэдийн хэмжээгээр дэмжих хөдөө аж ахуй гэдэг маань мах худалдаж авах энэ болцоотоо Тэрээр жил орчмын хугацаанд зам тээврийн хөгжлийн салбарыг хариуцсан ажилласан. Гэхдээ улс төрийн болоод ёс зүйн хариуцлага хүлээж албан ажиллаа өгсөн юм. Энэ нь үндсэн хоёр шалтгаантай байсан. 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Түүнчлэн Дорногов аймгийн Айраг сумын Айраг өртөөнд үерийн аюул болж 300 м орчим газар төмөр замын суур бүтэц эвдэрсний улмаас галт тэрэг осолдон зорчигчд олноор бэртсэн осол гарсан юм а. Энэ бүх асуудалд салбараа удирдах байсан сайд нь буруутай хэмээн ерөнхий сайд хөрсөх ард түмнээс уучлал гуйж түүнд хариуцлага тооцсон ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан юм. Зам тээвэр хөгжлийн яамыг удирдах байгаа удирдах төвчний сайд, төрийн нарийн бичгийн дарга нар холбогдох газрын дарга нарыг өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажиллаас нь чөлөөлж байна. Батэрдэн сайд хариуцлага хүлээж ажиллаа өгснөөхөө хор шарандаа ерөнхий сайд хүрэлцэхийг үгүйсгэж түүнтэй тэмцэж эхэлсэн байдаг юм. Улсын хурлыг тараая гэж парламентийн чуулганы танхимын үүдэнд гарын үсгээ зурж байсан. хуучин сайд нь юу хийж байгаа юм бэ? Ерөнхий сайд нь юу хийж байгаа юм бэ? Огцрыг бүгдээрээ огцорцгоё. Бүгдээрээ тарцгаая. Гэтэл тухайн оны эцсээр улсын хурлыг тараахан буруу бид бүхэн 4 жилийн ажлаа ард түмнэрээ бүтнээрээ дүгнүүлмээр байна гэж байр сууринаасаа буцсан бас л шүүмжилд өртсөн. Тэр бас Батцаандангийн шиирийг хатаахаар популист улс төрчидгээ харуулж амжсан. Учир нь тэр улсын хурлын сонгуульд өгсөн үед буюу өнгөрсөн оны 9-р сард таксины жолооч болж ард түмэн яаж шүүхэн амьдарч байгааг судалж амжсан байдаг. Батэрдэн гишүүн сонгогдсноос хойш хөрөнгө орлого нь жил тутам буурч ирсэн гишүүдийн нэг. Тэрээр 2016 онд 204.9 сая төгрөгийн жилийн орлоготой байсан бол 2017 онд орлого нь 65.6 сая төгрөг болж буурсан байна. Улмаар 2018 онд орлого нь дахин буурч 16 сая төгрөг болжээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 923 сая төгрөг байсан бол 2018 онд 109.6 сая төгрөг болж мөн л огцон буурчээ. Тэрээр 209 сая төгрөгөөр үнэлэгдэх үн тэдэлтэй 157.7 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдгийг. Одоо улсын хурлын гишүүн Жадамбийн Батэрдний ажилласан туршлага боловсролын төвчнийг авч үзье. Тэрээр 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд Оросын улбаны улсын Ирхвотын политехникийн дээд сургууль, 1998 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр тус дүүргэжээ. Улмаар 1990-ээс 1992 онд Оросын улбаны улсын Рипкоп улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-өөс 2000 онд Ашид Эрдэнэ компанийн захирал, 2000-аас 2004 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын дарга, 2007-оос 2012 онд зам тээвэр аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга, 2008-аас 2012 онд Монголын төмөр зам төрийн эмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-ээс 2012 онд Мят хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-аас 2016 онд Булган аймгийн Монгол Ардын намын хорооны дарга, 2016 онд улсын хурлын гишүүнээр анх удаа сонгогдсон юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Булган аймгийн иргэдийг төлөөлсөн Жадамбийн Батэрдэн та иргэд сонгогчдынхоо төлөө юу хийсэн бэ? 5 минутанд багтаан тайлангаа тавина уу?